За бүгдээрээ сайн байцгаана уу? Бид л хэдлийн удаагийн хичээлээр clock буюу цагийн шоуг хэрхэн хэвлэх талаар сургуулна. За тэгэхээр clock show гэж сургуулсан бид бүхэн clock show-ны гэдэг бол зарчмыг ойлгох хэрэгтэй. За clock show-ны гол зарчим болохоор нийтдээ нэг тал дээр байгаа 9, хоёр нөгөө тал дээр байгаа 9 гэхээр нийтдээ 18 ширхэг цагийн зүг энэ дээшээ буюу 12 цаг руу бүгднийг гэдэл зүг тааруулах хэрэгтэй гэсэн үг. За бид бүхэн хэд бол яг юу гişүүлж байгаа цагийн зэнүүдийг хөдөлгдөг вэ гэхээр гол ингэж дардаг. Наашаа болон цаашаа хөдөлгөөн хийгддэг хэд бол пин буюу шонгууд. За нэг дөрвөн шон байдаг. За тэгээ дээрэс мөн дөрвөн талд нь байрлсан гэдэг бол эргүүлэх арнууд байдаг. За энэ бол дөрвөн талд яага байгаа энэ дөрвийг ямар тохиолдолд үед ашиглах вэ? За мөн дээрэс нь энэ шонгуудыг ямар үед ашиглах вэ гэдэг бид бүхэн илүүлэлт явж сургуулна. За clock show-ны хамгийн гол зарчим болохоор хэд бол тухайн шонг хөдөлгөсөө гэдэг бол тухайн хөдөлгөөний чөлөөлөх хөдөлгөөний гэдэг бол төгжих гэсэн гэдэг бол зарчмуудаа гэдэг бол шоу илүүлдэг гэсэн. За тэгээд хэлээ илүүлэлтэнд орцгоё. За тэгэхээр clock show гэдэг бол аль талаас нь илүүж болдог. За тэгэхээр энэ бол та аль амархан байгаа талаас нь гэдэг сонгож илүүлэх боломжтой гэсэн. За clock show-ны гэдэг бол эвлүүлэлт эргүүлэлт хийж байгаа тохиолдол гэдэг бол байнга хөдөлж байдаг нэг хэсэг байдаг нь болохоор хамгийн гол давших гэдэг бол цагийн зүйн болохоор байнга хөдөлж байдаг учраас энэ болохоор бид бүхний эвлүүлэлтийн гол чиглүүлж гэсэн үг. Нөгөө тал байгаа гэдэг голын зөө гэдэг юм байдал ямар ч ялгаа байхгүй. За тэгээ би ингэж бол ямар ч хэлсэн хар талыг юм бол хамгийн түрүүнд нэвлэхээр харлаа. За тэгээ шогоо барихтаа болохоор та энэ улаантай байж болно эсвэл зарим clock show-нэр гэдэг 12 цагтай 12-ыг гэсэн нэмжгээтэй байгаа талыг дээрээ бариулах зүгээр шүү. За тэгэхээр би эвлэхээс өмнө бүх пин буюу шонгуудыг бол цааш нь дарна. За тэгэхээр ингэж бол голын гэдэг бол өөрөө шомонор гэдэг бол өөрөө ингэж бол байнгыг хөдөлж байдаг гэсэн учраас бид бүх энээсээ эхлээд энэ бол за зүүн, дээшээ, баруун, доошо гэсэн гэдэг цагийн зүүнүүдийг эхлээд нэмт тэмдэг өсгөх хэрэгтэй. За тэгэхээр эхлээд хамгийн түрүүнд хамгийн ойрхон байгаа нь гэхээр энэ голын ширхэг цагийн зүүн маань өөрөө дээд талын цагийн зүйтэйгээ маш ойрхон байна. Нэг хөдөлгөөн буюу нэг цаг нэмжих юм бол энэ ижлэг болохоор байна. За тэгэхээр би энийг эвлэхэд болохоор баруун доод болон зүүн талын аль нэг шонгуудыг хүснэ гэдэг сонгож болно. За яагаад ингэ сонгож байгаа вэ гэхээр би бүх шонгуудыг цааш нь дарсан байгаа. Хамгийн доод талын нэг шонг нааш нь болохоор тухайн миний барьсан байгаа талын ихэд бол баруун дооцгийн дөрвөн ширхэг цагийн зүүрөөр хөдөлдөг гэсэн үг. Эргүүлж шонгоор нааш нь олгочоод эргүүлж харуулъя. Тийм байгааз. За тийм болохоор би ихэд бол баруун талын шонгод өөрлөгөө болгоод ихэд бол баруун талыг ихэд бол дагуулж хөдлөх хэрэгтэй байдаг. За clock show нэвлүүлэлтэн дээр ихэд бол нэмт тэмдэг өсөж байгаа тохиолдолд хэрвээ шонгоо өөрлөгөө дарчихсан байгаа тохиолдолд тухайн талын арааг дагуулж хөдлөх хэрэгтэй гэдэг дүрэн бол үйлчилдэг. Жишээ нь би одоо шинэ баруун талын шонг хөдлөгчөөд дээд талын болон баруун тал, зүүн дооцгийн хэд бол энэ арнууд хөдлөж ерөөсөө богт болохгүй гэсэн үг. Тийм болохоор би ингэ бол шонгоо хааш нь одоо зүрхсэн байна. Тэр талынхаа арааг дагуулж хөдлөгдөг гэсэн үг. За жишээ нь би одоо энэ 12 дээр байгаа цагийн зүг 11 лөө болгохын тулд зүүн шигээ нэг эргүүлнэ. За ингэсэн хэвэл энэ хоёр цагийн зүг маань илэрчсэн буюу болчихсон байна. Тэгэхээр би дөрөвний хөдлөсөн баруун доод болонгийн шонгоо буцаага цааш нь дарна. За одоо болохоор би энэ хоёрыг харъя. Энэ хоёртой хамгийн ойрхон байгаа гэдэг цагийн зүг харцгаая. За энэ зүүн талд байгаа цагийн зүг хамгийн ойрхон байна. За тэгэхээр би энэ хоёрыг хөдлөхийн тулд баруун дээд талын шонгоо өөрлөгөө дарна. За 4-9 дагуу гэдэг бол шон хөдлөсөн талынхаа арааг би өөрөө дагуулж хөдлөх ёстой. За 1 2 3. За ингээд цагийн зүгнүүд маань бүгд нэг чигт орсон байна. Тэгэхээр энэ 3 шиг цагийн зүг нөрөө илэрсэн байна гэсэн үг. За тэгэхээр энэ 3 цагийн зүг болчихсон. За тэгэхээр дараагийн илүү ойрхон гэх юм бол би энэ таныг харъя. 12 дээр байгаа баруун доод болонгийн цагийн зүг байна. Тэгэхээр би энэ дөрвийг хөдлөхийн тулд гол нь байгаа шон буюу энэ зүүн дээдлийн шонг өөрлөгөө дарна. За яа тэгээ цагийн зүүнийхаа хэд бол дагуу шонгоо хөдлөх нь. За ингэсээр хэд бол бид бүхний хэд бол 3 энэтэй нэг гэхээр нэг 4 шиг цагийн зүг нөрөө илэрсэн байгаа. За тэгэхээр сүүлийн тохиолдол буюу одоо 4 шиг цагийн зүй илэрсэн байгаа тохиолдолд би нэг биш 2 шонг өөрлөгөө болох хэрэгтэй байгаа. За ягаад 2 вэ гэхээр бол би бүхэн нийтдээ 6 шиг талыг эргүүлж байж өөрөө нэг сул байгаа цагийн зүй гэдэг илэрх боломжтой гэсэн. Clock show-ны гол зарчим болохоор яг энэ гол байгаа цагийн зүйгээс байнга хөдөлдөг учраас би нэг бол дангаар нь хөдөлж юм бол дээр байгаа илэрсэн байгаа нэгэн цагийн зүйг хайчна. Тийм болохоор би заавалжгүй 2 шиг цагийн зүйг гэдэг бол наашлах хэрэгтэй гэсэн үг. За яг аль талын 2 гэдэг цагийн зүүнүүд 6 шиг цагийн зүйг эргүүлэхийн тулд пингүүдийг хөдлөх ёстой вэ гэхээр энэ ингээ гол байна. Тэгэхээр би голын босоо чиглэлийг гэсэн. Тэгэхээр голын босоо чиглэл энэ хоёр шонг бол таарна. За тэгээд энэ зүүн гартал гэдэг бас муу байдал илэрчсэн цагийн зүй байх учраас би
зүүн гар талын зүүн дээд тал, зүүн доод талын тал пингүүдийг зэрэг нааш нь болгоно. Ингэснээр clock shone маань энэ 6 талаар ирэх бүрэн болцоотой болно. За тэгэхээр мэдээж яг дээд тал болон доод тал аль шиг гэдэг бол араа хүлээж болно. Эсвэл хоёр шиг шонг нааш нөхцөлсөн байгаа учраас би ихтэй илүү амархан байх үднээс зүүн талын араа хөдөлгөөд баруун гартал байгаа цагийн зүйтэйгээ тааруулъя. За одоо ингэсэн хэд бол бүх голын хэд бол цагийн зүүнүүд маань өөрөө нэвт тэмдэг үүсчихсэн. Гэхдээ чиглэл нь болохоор бүгдээрээ 3 цаг руу заасан байна. Тэгэхээр би нэг бүгдийг 12 цаг руу болохын тулд за одоо бүх шонгуудыг өөрлөгөө дараад араага хөдөлгөөд 12 цаг дээрээ тааруулна гэсэн үг. За ингэсээр бидний хэд бол эхний хэсэг буюу эхнийг нэмэлт тэмдэг маань үүссэн байна. Эхний нэмэлт тэмдэг үүссэн бол би шоогоо эргүүлээд за цагаан талыг өөрлөгөө гаргаж барина гэсэн үг. За хэд бол дүрмүүдийг хэд бол яг сайн даах хэвээр. За голын цагийн зүг би харъя. Голын цагийн зүг 3 дээр байна. Хамгийн ойрхон байгаа нь болохоор дээдлийн цагийн зүг буюу 4 дээр байгаа цагийн зүг хамгийн ойрхон. Тэгэхээр би зүүн гар тал эсвэл баруун гар талын аль нэгийг сонгоно. Би аль амархан байгаа үднээс зүгээр зүүн гар талын шонг одоо хөдөлгөөнд нэг дараад за зүүн гар талынхаа арааг хөдөлгөө. За ингэсэн хэд бол 2 цаг мань таарсан. 2 цагийн зүг таарсан байна. За энэ өөртөө хамгийн ойрхон байгаа гэх юм бол энэ баруун талын цагийн зүг байж болно. Тэгэхээр би энэ хоёрыг хөдлөхийн тулд би энэ дөрвийн голд байгаа шонг өөрлөгөө дарна. За би шонгоо дагуулж араага хөдлөх ёстой. За ингэсэн хэд бол 3 ширхэг хэд бол цагийн зүй таарсан. Тэгэхээр би арааг буцаахын тулд хэд бол муу адил шонгоо буцаана гэсэн үг. За энэ 3 цагийн зүйтэй хамгийн ойрхон байгаа нь болохоор баруун доод талын булангийн цагийн зүй байна. Нэг хөдлөх хэрэгтэй. Тэгэхээр би энэ дөрвийг хөдлөхийн тулд голын байгаа шонг өөрлөгөө тарна. За тэгээд дөрмөөсөө хэд бол шонг дарсан байгаа талын аргаа хөдлөх буюу баруун дээд талын аргаа хөдлөе. За ангиснэр хэд бол 4 ширхэг цагийн зүйн таарсан байна. За одоо энэ дөрвийг би хөдөлгөөд энэ зүүн гар талд байгаа цагийн зүйтэй тааруулахын тулд би баруун гар талын 2 шонг нааш нь болгоно. Ингэснээр зүүн гар талд байгаа 6 ширхэг цагийн зүйрөө хөдөлгөөнд ороод зүүн гар талын 3 ширхэг цагийн зүй хөдөлгөөнд орохгүй дүүжигдэнэ гэсэн үг. За тэгэхээр би баруун гар талын арааг дагуулж хөдөлгөнө. За ингэсээр хэд бол бүх цагийн зүүнүүд маань өөрсдөө хэд бол нэг чиглэлд орчихсон байгаа. Тэгэхээр энэ үед нь би бүх шонгуудыг өөрлөгөө болгоод дээдлийн улаан тэмдэглэгээ буюу 12 цагт бүгдийг нэргүүл тааруулна гэсэн үг. За та бүхэн бас энэ үед гайхаж магадгүй хойтлын цагийн зүүнүүд задарчихсан байгаа юм биш үү гэж бодож магадгүй эргэлээд шалгаж үзье. Хэрэв та бүхэн дөрмөө гэдэл дагсан байгаа юм бол энэ бол хойтлын цагийн зүй яг байрал дээр 12 цаг дээр гэдэл тавуулаа байж байгаа хэвээр байж байна гэсэн үг.